20 дугаар зууны ихэнх үед хараа ерөө нутаг ноён бол Минжин хангаагаар гэр хийж явсан домогт шилийн сангэр улаан дамаагийн тухай дуулж сонсоогүй хүн ховор бизээ. Зохиолч Наваан Сүрэнгийн Минжин хангаар манд улаан дамаа нь эрэг талын баатраар дүрслэгдэж Монголын уран зохиолд нэрээ мөнгөлсөн билээ. Төвний шилийн сангэр болох зам мөрн мөнөөхөл ноёд байд шунхай дээрэнгүү хятадтай холбоотой. Дамаа мэдээ орох үе хүртэлх ихтэйгэн хоёулаа туйлын ядуу дарчиг амьдарч. Дамаагийн ээж тухайн үед хараа ерөө нутагт хагартлан баяжиж хихэртлийн шунамхаарж байсан чуумангийн пүүсний хідэн хон ямааг маллаж аяг дагшсуу цагаагаар амин зуудаг байж. Чуумангийн пүүсний мал хариулдаг айлууд жилийн хавар намар загт пүүсний тариан талбай дээр өн хөлсгүй ажилдаг байсан бөгөөд Дамааг 12 нас хүрч явах үед ээж нь хүнд хүчээр ажиллаас болж өөр нурууны өвчтөй болж. Намрын нэг өдөр түүнийг тариан талбай дээр ажиллаж байтал чуумангийн пүүсний эзэн хятад тариан ногоогон эргэж ирсэн байна. Энэ үед Дамаагийн ээж түүнд өвчин нэрвдэд байгаахан учирлан хэлээд хүнд хүчээр ажиллаас чөлөөлж өгөхийг хүсжээ. Дэгтэл пүүсний эзэн чуумангийн буйнаар уйлзаалгуулж өдий зэрэгтэй яваа. Чи дуугүй ажиллаа хий гэж зандарч. Дамаагийн ээж энүүгийг тиссэнгүй. Пүүсний эзэн хятадын унаж явсан морины цулгуураас зуурж аваад л ноцож гарч гин. Гэвч инглигээд сайн болсон. Пүүсний эзэн хятад түүний тархин дундуур дашуураараа буулгаж орхиж. Угийн өвчин хуучтай байсныг хэлэхүү хөөрхий эмхтэй дашуурын хүнд зохилтыг даасан. Тэр даруйдаа л хэвтэрд орж элдв янзын им тав. Өрөв ном уншуулсан ч хэд хоногийн дараа таалал төгсчээ. Ингээд 12 настай Дамаа хөвөнжирч нутгийнхаа наа захирагч гэгчинд зарцлагдах болсон байна. Дамаа энэ айлын хамгийн хүнд хүчээр ажлыг хийж байсаар 90 цент хүрчээ. Итэл энэ үед наа захирагч хүнтэй цайтай хөөрөг гансан хулгайд алдаж үүнд Дамааг сэрдсэн байна. Эрбэр хүүтэйгэн илбэж Дамааг нэвширтэл зодоод бошууд хамгийн газарт тушаажээ. Харгас давхрууд Дамааг саргураа банздаж шаахайдсан боловч хэрэг хүлээлгэж чадсангүй. Үнэнд ээж мөнөөх хөөрөг гаансыг нь аваагүй болохоор Дамаа хэлс хэрэг хүлээсэнгүй. Харин хожим наа захирагчийн эрхүү тэрхүү хөөрөг гаансыг нь хулгайлж аваад даалууны мөрөд алдсан болох нь огтоогдчихэ. Дамаагаар хэрэг хүлээлгүүлж чадаагүй харгас давхрууд аргаан барахтаа өөнийг нийслэл хүрээний Батгүн шорон руу шилжүүлэхэр болж. Эвч уугийн өсөглүүн биетэй гартаан бүл чадалтай Дамаа хоёр харгалзагчийг гавтай гараараа нам зогч унгаагаад орохчихсон гэдэг. Тэгээд ямар нэгэн аргаар гамнаасаа салаад тэр даруйдаал наа захирагчийн давхиж хүрчээ. Оргосон бас шийдчихсэн хулгайчийг хараад наа захирагчийн зүрх ёстой л амаараа гарах шахсан байна. Дамаа түүнийг бөмбөгөнтөлж ичрүүлж байгаад хамгийн өнгөтэй өдтэй юмыг нь цөлмөж аваад гарахтаа аваагүй хөргийг авсан болгож хийгээгүй хэргийг хийсэн болгож байгаа юм бол авсан шиг авч хийсэн шиг хий. Би танаа дахиад ч ирэх болно. Үнэн мөнөөр ань зууж болдоггүй юм бол өөр замаар амьдрнаа гэж хилээд гараад одсон байна. Ерөн дээхэн үед наа захирагч мэтийн ухаан муутай ноёд байд өөртөө энэ мэтээр дайсан бэлтгэн их байжээ. Зүгээр байхад зүгээр л байгаараа гэдэг шиг харц ядуу Дамааг зүгээр байхад нь зүүгээр хатгаж орхисноос олж зөрүүлээд тэвнэр хатгуулж байгаа нь энэ л дээ. Эрээр гэр хийж хицээр дэр хийх зүхэн тавилан сонгосно. Дамаа инхүү хар гэрээс оргож наа захирагчаан тонож цөлмснөөр эрээр гэр хийж хицээр дэр хийх зүхэн тавилан сонгон авч хүссэн ч хүссэн ч шилийн сан ирсийн дансанд бүртгэгдхэн тэрэ. Ингээд л мань нэр ноён уул Минжин хангаан эзэн савдаг. Ноёд байд шунхай хятадын эрлэг сахиусолж хуурсан байна. Өвгөр ч зогсохгүй 12 настай байхад нь ээжийг нь дашуурдаж алсан чуумангийн пүүсний эзэн хятадыг хэд хэдэн удаа дээрэмдэж зүрхийг нь хаглах шахаж байсан гэдэг. Энэ бүхнээс үүдэж хараа ерөө нутагт улаан Дамаагийн хэрэгж бүртгэгдэж ард олны дунд амны уншлаг болсон байх жишээтэй. Зохиолч Наваан Сүрэн гой жухмал энэ бүхнээс сэтвлэж Минжин ханга армаанан туйрвжээ.
Тухайлбал Чоумынгийн бүсний эзэн хятадыг дээрэмдэж байгаа хэсгийг доорх байдлаар өгүүлжээ. Өчигдөр шөнө улаан дамаа Чоумынгийн бүсний арзгай шаал усан сандрагж гин. Арзгай илжгэн чи өнөөх мө өлөгчин гिचиген санаж байна уу? Төөний чин гүлэг айхтар урдаг нохой болсон шүү дээгээд хамаг алт мөнгө торго дурдан арх дарсыг нь дээрэмдэж аваад шаал усан минь чи шаахагаан жирээд Монголоос тонилтлоо надтай олон уулзна гэж санаарай. Чамаас авах юм надад нилээдвэ. Юуны төрөнд хүн дайруулдаг сүрхий моригчин авлаа шүүгээд хөтлөөд явчихсан гин. Ноён уул өөд гарсан бололтой. Ноён уулын хаан байгаа гэж олох. Хараа голдоо байтугай халгад дийлдэхгүй айхвтар аюул босоод ирлээ дээ. Наа захирагчийн жудаггүй аригчин довдон баяны годөггүй шунах хоёроос л боллоо. Өстөө хиттэйгээл эхлээд уулзаж хариугаан авч байх шүү. Өнчин ядуу ариун цагаан явсан дамаа хүү таалам дэмбэрэлд орж наа захирагч Чоумынгийн бүсний арзгай хятад гуравт хавчигдж ийхүү халахын сайн ирэн дансанд нэрээ бичүүлэхээр зориглжээ. Дамаагийн сураг нэг ойртож нэг холцоор л гисэн бол дараачийн хэсэгт дамаагийн сураг чимээ энэ тэнд рүү гарч айхавтар сүрхий сонсогдох боллоо. Чоумынгийн бүсний арзгайг ууланд явглаа тавьчихж арзгай үлбэрж өгтхийн даваан дээр дамдин хүүтэй дайралдаж амьд гарч гинэ. Дамдин хүү ноён ууланд гөрөөлж явсан юм байхаа. Өчигдөр дамаа хамрын даваан дээр довдон баяны базартай тааралдаж базар түүнээс ухаан алдтлаа айгаад тархийн үнэл битгий хаг зохиж үзээрээгээд зугтсан гин. Бас саяхан юм байхаа. Наа захирагчийн хүү дамбитай моност тохойд гинт тулгарч гин. Дамби Оросоос авсан өнөөх Британ буутаага явж гин. Аймхай хүн 10 дахин үхнэ гэж яаж ч чадалгүй харин бууга дайцтай сумтайгаан дамаад өргөөд туучгаж гинэ. Юунд ч тийшээгээ явсан золиг. Яг моност тохойд явж идэл гидс нь бацалсан юм байх. Буугаан тавьчихаа сууж босоход нь дамаа бууг нь барьчихсан сонирхоод зогсож байсан гэдэг. Тэгээд тэр дамбийнхөө энэ чин захиур буугууд бол овоо идэм ба. Өвгөн чин таны аавын хөр чулуун сурвалтай ганс ээжий чин толгой мөнгөн хэрэглэлд сэрдэгдэж хулгайж болсон хүнд. Одоо ч гэсэн хулгайч нэртэй болохоос биш хулгай хийгээд байгаа юм байхгүй. Харин ингээд л авчихдаг юм. Өвгөн шиг нь уул хадаар тэнэж явдаг хүнд хэрэгтэй юм уу да гэж гин. Дамби ухаан алдтлаа ээж дамаа минь аа. Мэ энэ дайцтай сумыг ч авгээд тайлаад өгсөн. Тав өсөрдөх хурдан буутай тийм хүнийг одоо яах вэ? Дийлэгдэх нь өнгөрчээ гэж өвүүлж. Энэ үтийн дуйлан шуугаан Минжин ханга арманд бишгүй дээл нэг хөндөгдөж. Түүнийг яагаад улаан дамаа гэх болсон бэ гэвэл нүүр царайт нь огт холбоогүй юмсан ч. Огт хулгай хийдэггүй харин ноёд байд шунхай хятадын үнэтэй цайтай эд зүйлсийг улаан цагаан дээрэмдээд авчихдаг байсан тул улаан дамаа гэж цууд гарсан байх жишээ. Тэрээр ганц нэг агууд хорогдоод байдаггүй. Энэ тентхийн уул хаданд хэд хоног хорогддог байртай. Тэр бүгд нь өөрөөс нь өөрхөн орж чадхааргүй онис саалттай байсан гэдэг. Тухайлбал бугад салхид царамтын ууланд агуутай байснаас гадна Минжин ханган арцтын аманд ноён уулын завчин хисаанд хүртэл хорогдох байртай байж. Улаан дамааг ийхүү уул хаданд бүгж шилийн сайн ирийн замаар эд замнаж явах үед буюу 1920-од оны үед хараа ерөө нутгаар хятадын гамин зэргүүд хөлхөлдөх болж энгийн номхон ард иргэдийг тонон дээрэмдэж алж талах болсноор дамаа арга буюу тэдний эсрэг тэмцэгд хүрчээ. Эхтэн угийн ус хонзонтой ноёд байдуутай хамтарч биш ганцаархнаа очиод л гамингуудыг шоглчихдаг байж. Сүүлдийн тэр ардын намынханд тусдим болж тэдний хаагт руу явах замд нь унлаг малаар хангаж газарчилж бас хамгаалж байсан гэдэг. Жохом ийм учраас л тэр Монголын уран зохиолд мөнхөрсөн хэрэгэ.